1918 он. Хинж тоож харахааргүй уйтгарт уурхайн тосхон. Нурж унах шахсан нэгэн ноорхой байшинд нэрай хүүхдийн часхийн уйлах дуун хадлаа. 2000 жилийн өмнө тэр өдөр амьтадч болов түүнд уйлжилж байсан бол 2000 жилийн өмнө тэр өдөр алт мир бэлэглэх мэргэд түүнд мөргөж байсан бол тооц шорон дарагдсан ноорхой оромжинд уйтын шалан дээр хоёр дахь ирсэн эцэг авирга нэвтлэм жихүүн хүйтэн салхинаар бурхан хүн болж бидний дунд оршихоор дахин ирсэн билээ. Дэндүү аимшигттай. Тэгтэл үхлийн хар дарсан зүүд арилж амжаагүй байхад хоёр дахь хар сүүдэр дахин дэлхийг нөмрлөө. Тэр бол Испаний ханиад юм. Халдвар төвчний хурдтай тархалтын улмаас дэлхийн хүн төрлөختний 3/1 шурган унаж улмаар 100 сая хүн амнасаа алджээ. Үхэл хайр найргүй элдэн мушгиж байсан тэр үеийн айдсыг хүмүүс эрүүл мэндийн Холокост гэж нэрлэж байсан юм. Дэлхийг нөмөрсөн гай гамшигын айдас Солонгос орныг ч тойроогүй юм. Ханиад томоо намжих шиг болсон чинь нөхцөл байдал юу юугээ өөрчлөгдөж нас барагчдын мэдээ ар араасаа гарч байлаа. Байдал ноцтой байсан зарим газар тосгоноороо халдвар авснаас болоод нас барсан хүмүүсээ оршуулагч хүнгүй дэндүү аимшигтай байдалд орсон юм. Чусооны хүн амын тал нь халдвар авч дөөний санснаас хавгүй их 140 мянган хүн нас барсан аимшигт үлэмж гамшиг. Испаниас эхэлсэн энэхүү голомтод тахал асар богино хугацаанд дэлхийн нөгөө талд нь орших Солонгос улсад хүрлээ. Харанхуйн захирагчин гэхэд чухам юуг зогсоох гэсэндээ нийт хүн төрлөختний амь насанд занал хийлж энэ мэд үхлийн найр хийсэн юм болоо. Сатаны тэгтлээ айн чичирч байсан 1918 он. Харанхуй хүч, харанхуйн эрх мэдэл хичнээн их байлаач гэлээ. Төгс хүчит бурхны хэдийн төлөвлөсөн хүсэл зорилгыг зүрхлэн өөрчилж чадаагүй билээ. Бурхны тогтоосон цаг үеийг Сатан сайн мэдэж байсан хэрэг. Тиймд тэрээр Израиль ард түмнийг хөтлөх Мосегийн төрөх үеийг таамаглаж, фараон хааны сэтгэлийг өдөн хатгаж, еврейчүүдийг хүү төрүүлбэл бүгдийг нь алдаг байсан тэр үед Мосе мэндэлж үхэлд өртөг шахсан. Ингэсэн ч бурхны ивэлээр фараоны ордон руу дайцсан юм. Мөн Есүсийг мэдлэх үед Херод хаан Есүсийг алахаар санаархан Бэтлехэм болон газар нутагт нь байсан эр хүйснээс 2 ба түүнээс доош насны бүх хүүхдийг хөнөөлөгжээ. Есүс ч мөн Египт рүү дайжиж байв. Тиймээс Сатан хичнээн улангасан догшровч Бурхны төлөвлөсөн зорилгыг огт өөрчилж чадахгүй юм. Сатан яаж ч улангасан бай. Бурхны урдаас төлөвлөсөн зүгэнлийн давшилтыг зогсоож чадахгүй юм.
Түүхийн цаг нэгэнтээ урдаас төлөвлөсөн ёсоор чаг цохилсоор секундын зүү нэгэн зөгнөлийн цэг 1918 оныг сүүлчийн зөгнөл биелэгдэж эхлэх сэтгэл оволцсон хувь тавилангийн тэр өдрийг заан зогслоо.